5-аас 11 настай хүүхдэд зориулсан коронавирусын халдварын эсрэг вакцины тухай. Вакцины дархлааны тогтолцоог өдөөж байгаль дээрх өвчин үүсгэгчтэй ижил төрлийн дархлааны хариу урвалыг бий болгодог. Ингэхдээ тариулсан хүнийг өвчлүүлэхгүй эсвэл тухайн өвчний хүндрэлийг үүсгэлгүйгээр дархлаа тогтоодог онцлогтой. Комирнатын үйлдвэрийн Pfizer COVID-19 салдварын эсрэг вакцин нь хүүхдэд тусгайлан зориулагдсан бөгөөд 5-аас 11 насны хүүхдүүдэд COVID-19-оос урьдчилан сэргийлэхэд өндөр үр дүнтэй болохыг эмнэлэг зүйн туршилт харуулсан. Олон улсын судалгаанаас харахад 2 тунг хүйлгэсэн хүүхдүүд вакцин хийлгээгүй хүүхдүүдтэй харьцуулахад COVID-19-оор өвчлөх магадлал 91%-аар бага байна. COVID-19 салдварын вакцин нь мэдээллийн эренхээ агуулсан бөгөөд амьд вирус агуулаагүй вирустай тэмцэх эсрэг биеийг бий болгоход бие мах бодит тусалдаг бөгөөд вакцинаас халдвар авах боломжгүй тул өвчин үүсэхгүй. 5-аас 11 настай хүүхдэд COVID-19 халдварын вакцины 2 тунг 1 сарын зайтаагаар хийнэ. Вакцины ач холбогдол. COVID-19 салдварын эсрэг вакцин хийлгэх нь хүүхдэд аюулгүй, хүн дээр өвдөх, нас барах эрсдлээс хамгаална. Халдвар авах эрсдлийг бууруулснаар таны гэр бүл, ойр дотны хүмүүс халдвар дамжих эрсдлийг бууруулна. Архаг суурь өвчтэй хүүхдийг COVID-19 салдварын хүндрэлээс хамгаална. Мөн халдвар төвчний дэгдэлд гарахаас сэргийлнэ. Вакцин хийлгэсний дараа. COVID-19 вакцин тариулсны дараа бусад вакцинуудын нэгэн адилаар дараах гаж нөлөө илэрч болзошгүй. Үүнд тариулсан хэсэгт улайх, хавдах, хөндүүрлэх, ядрах, толгой өвдөх, халуурах, бие зарайх шинжүүд илэрч болно. Эдгээр түгээмэл илрэл урвалууд нь дархлаа тогтож байгааг илтгэх бөгөөд 2-3 өдөрт аяндаа зүгээр болно. Дэлхийн нийтийг хамарсан COVID-19 халдварын дархалт бол тууштай буурахгүй байгаа. За дэлхийн нийтэд бол зөнхлөн тохиолдох бол бүх насны хүмүүсийг хамарч байгаа. Энэ хамралтын тоонд бол Монгол улсын хэмжээнд бол өнгөрсөн онд бол 12 наснаас дээш хүүхдүүд бол COVID-19 вакцинд бол хамрагдсан байна. Одоо бол 5-аас эрүүл мэндийн яамнаас 5-аас 11 насны хүүхдийн одоо Pfizer вакцинд одоо хамрагдахаар хүүхдүүдийг одоо төлөвлөсөн байна. Тэгэхээр манай аймгийн хэмжээнд бол эхний удаадаа бол 5-аас 11 насны 3600 орчим хүүхдийг бол дархлаажуулахаар ингээд төлөвлөж байна. За хүйтэн сэрүүний нөхцөл одоо улирал эхлэхтэй холбоотойгоо сургууль цэцэрлэг эхлэхтэй холбоотой хүүхдийн амжилтын замын халдвар зөвхөн COVID-19 халдвар биш томоо төвчний халдвар одоо дэгдэлт ихсдэг учраас эцэг та бүхэн одоо яг зорилттой насны 5-аас 11 насны хүүхдүүдээ Pfizer вакцинд хамрагдахыг одоо хүүхдийн хэмжээ хувьд бол уриалж байна. COVID-19 халдварын вакциныг бүх сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүй хийж байна. Та бүхэн коронавирусын халдварын эсрэг дархлаа сэргээх вакцинда идэвхтэй хамрагдаж гэр бүл, үр хүүхэд, ойр дотны хүмүүсээ халдвараас хамгаалаарай.